За онлайнаар нэмэлт орлого олж дижитал маркетинг болоод энэ талаар хэрхэн одоо суралцсан бэ гэж юу? За миний хувьд болохоор хэлтэй юм болохоор жилийн өмнөөс одоо гадаадын инфлюенсерүүд болоод дижитал креаторуудыг бол дагаж эхэлсэн байгаа. За тэр хүмүүс одоо хэрхэн одоо амжилтанд хүрсэн байна. Энэ зүйлээрээ дамжуулаад хэрхэн нэмэлт орлого олж байгааг бас ингээд ажиглаж одоо дагаж эхэлсэн. За ингээд ажиглаа явж байгаад нэлээд олон одоо залуучууд техник нь ялангуяа энэ одоо салбарт амжилтанд хүрчихсэн. За энэ амжилтынхаа түүхийг бас хүмүүстэй хуваалцаж байгаа. За тэгээд одоо хүмүүс бас заах хүсэлтэй байгаа энэ зүйлийг ажиглаад бас бүртгүүлэхийг хүссэн. За хэд хэдэн сургалтанд ороо бүртгүүлэх гээд яг ингээд явж байхдаа одоо ингээд заримдаа ингээд эргэлзээд яг төлбөр мөнгө төлөх болгоод ирэхээр эргэлзэж эхэлсэн. За яагаад гэвэл нөгөө сошиал орчноор дүүрэн одоо хурамж одоо тийм зүйлүүд байгаа учраас энэ тал дээр одоо бас санаа зовж одоо эргэлзэн. Яагаад гэвэл одоо төлбөр мөнгөний хувьд бол тийм бол бага зардалтай байгаагүй. За тийм болохоор нэг хэсэг хугацаанд ингээд харж ажиглаж аваад гэвж адил Монгол одоо эмэгтэйтэй тааралцсан онлайн орчинд. За тэгээ нөгөө эмэгтэйгээ бас нэлээд хэсэг хугацаанд дааж ажиглаж одоо түүний дижитал одоо маркетинг хэрхэн хийж байгаа. Тэгэхээр одоо хүмүүст түүнийгээ хүргэж байгаа. Үнэхээр ингээд өөртөө ихтэй байна уу. За тэгээ хүмүүсийн бас дагж байгаа хүмүүсийн сэтгэл хандлагыг ч гэсэн ингээд ажигласан. За тэгсэн ямар ч байсан шийдвэр гаргаад суралцсан юм идэ гэж бодоод бүртгүүлээд ингээд орсон. За тэгээд нөгөө хүмүүс маань бүртгэж аваад маргааш одоо таныг одоо сошиал ангид хүлээж авъя гэдэлсэн. За тэгээд маргааш нь хэлснээр бол намайг ангид оруулсан байсан. За ингээд хичээлээ бүгдийг эхнээс нь үзэж дуусаад одоо үзсэн мэдлэг туршлагаа одоо амьдрал дээр ажил дээр хэрэгжүүлж үзээд үр дүн гаргаад энээс маш их урам зориг авсан учраас одоо энэ болгоны бас бизнес загварыг одоо сонирхъя гэж одоо хэлсэн байгаа. За тэгээ эхлээд ямар ч гэсэн бизнес загварын сонирхоод бүгдийг нь үзэж судлаад за бизнесээ автоматжуулахын тулд тохиргоогоо автомат тохиргоонд бол оруулсан. За бүтээгдэхүүнүүд дижитал бүтээгдэхүүнүүдээ бүтээгээд одоо стан онлайн дэлгүүрт бол байршуулсан. За тэгээд одоо бүтээгдэхүүнүүдээ одоо сурталчлах тэр 7 секундын дээр маркетингийн бол сурталчилгаа хийгээд одоо пост хийж одоо онлайн орчинд одоо хүмүүс зурсалсан байгаа. За ингээд онлайн одоо нэмэлт орлого олж эхэлсэн байгаа. Та бүхэн минь энэхүү одоо сургалтанд бас сонирхож байвал одоо над миний энэ комментэнд одоо 2 гэж бичээрэй. Би та бүхэндээ сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ингээд явуулъя. За хэрвээ та энэ сургалтанд орох юм бол одоо давуу тал нь гэх юм бол мэдээж ингээд нэг зорилготой дэмждэг хамт олонтой. За 270 одоо дижитал маркетинг одоо анхан шатнаас нь эхлээд бүрэн автомат систем хүртэл одоо заах тийм одоо 270 шиг хичээл байгаа. За 7 хоног болгоны нэг өдөр одоо хийдэг одоо зүүм хичээлүүд байгаа. Багш маань одоо сурагчтайгаа тулж уулзаж одоо юун дээр алдчихээн, юуг мэдэхгүй байна, юу ч чадахгүй байна. Энэ болгон дээр бас одоо зөвлөж чиглүүлдэг. Сурагчид маань хоорондоо бас ингээд өөрсдөө ялт амжилтаасаа хуваалцдаг, туршлагаасаа хуваалцдаг. Одоо ийм ингээд зүүм хичээл байгаа. Мөн ингээд бүрэн ашиглаж болох одоо дижитал бүтээгдэхүүнүүд байгаа. За тэгээ та нэг удаа төлөөд одоо насан туршдаа суралцах эрхтэй ийм одоо сургалт байгаа. Энэ сургалтыг худалдаж авахыг хүсэж байвал над руу чат бичээрэй гэж ингээд хүсэж байна. За ингээд хамтдаа бүгдээрээ хүсэж дэвжиж хөгжицгээе гэж уриалж байна.